За 9 өдрийн хичээл. За өнөөдөр хэдүүлээ тренд гэж юу вэ? За өсөлт дундалт хажуугийн хөдөлгөөнийг тодорхойлох гэсэн ийм одоо сэдвийн хүрээнд ярилцсан. За тэгэхээр трендийг бол 3 төрлөөр харж болох нь. За тэгэхээр sideways trend гэж харж болно. За хажуугийн хөдөлгөөн гэсэн үг тийм. Хажуугийн хөдөлж байгаа range-ийн хөдөлгөөнүүд гэсэн үг. За uptrend буюу дээшээгээ хөдөлж байгаа. За downtrend буюу доошоо хөдөлж байгаа гэж харж болох нь. За энд та бас харж байгаа бох энд доовын онол бас явж байгаа. За higher high, higher low тийм ийм доовын онол бас явж байгааг харж байгаа. Дахиад энэ ч higher low тийм тэгээд higher high гэдэг. За тэгээ энэ дотор бол range үсээд ингээд support resistance ажиллаад явж байгаа. За доошоо явлаа. Уналтын тренд дээр бол lower high end үсэж байна тийм. Тэгээд lower low үсэж байна гэдэг маягаар. Ер нь бол доовын онол бол өргөлж цуг явна. Уусаа ханш бол ер нь доовын онол дээр тулгуурлаж хөдөлж байгаа. За иймэрхүү хөдөлгөөн тийм. За тэгэхээр uptrend-ийн хувьд бол саний хэлсэнчлэн higher high low higher high higher low high дахиад low гэдэг тийм. За ер нь бол яг л доовын онол явж байгаах та харж байгаа. Uptrend гэж нэрлэдэг. За мөн bullish гэж хэлж болно, long гэж хэлж болно, тийм buy range гэдэг. Янз бүрээр бол хэлэх боломжтой гэдгийг сануулъя. За downtrend дээр бол high услаа. За lower high услаа, lower low услаа, lower low. Би бол ер нь бол яг энэ нэршлэр нь бол хэлдэггүй. Ерөнхийдөө high low гэдэг бүгдийг хэлээд явцдаг. Миний хувьд бол одоо зүгээр энэ бол ингээд high тийм. За энэ ингээд low, ингээд high, ингээд low, ингээд high гэдэг. Ингээд болцдог. Нэг ялгаа байхгүй. Өөрөө л ойлгож байвал ер нь бол заавал энэ нэршлэр нь ашиглаад байх ямар ч хэрэг бол байхгүй. Энд ч гэсэн тийм ямар ч ялгаагүй би ингээд за high тийм. За энэ low, энэ low, энэ high гэл ингээд ерхий байдлаар бол харцдаг. Заавал энэ lower high гэл тэмдэглээл ингээд өөртөө жоохон эргэлзээ дөнгөж сурж байгаа хүн чинь амар олон нэршил ингээд зэжилж хэрэгшилж чадахгүй шүү дээ. Тэгэхээр та ч гэсэн зүгээр high low гэл авчвал аюу амар. За тэгээ хажуугийн хөдөлгөөнүүд бол байгаа та энд харж байгаа бох. За resistance level буюу одоо тааз, монголоор тааз гэх юм уу тий. За support level буюу одоо дэмжлэгийн бүс гэж одоо монголоор орчуулагддаг. За тэгэхээр ийм range-ийн хөдөлгөөнүүд бол явдаг. За энд мөн уналтын range ус явж байна тий. Унлаа. Унж орж ирлээ, range-лээ. За хаашаа задрах уу гэдэг тий. За ийшээ задрах уу, эсвэл ийшээ задарч болно аль нэг талуугаар. Тэгэхээр энэ дээр бол том цагийн трендүүдээ харчдаг гэсэн. За тренд бол маш олон цаг дээр трендүүд бол байгаа. Тэгэхээр одоо юу гэдэг нөгөө том цаг дээр тий day дээр дээшээ байж болно. За тэгэхэд нэг цаг дээр тий нэг цаг дээр доошоо бас тренд үүссэн бас байж болно гэсэн үг. Тэгэхээр иймэрхүү байдаг учраас энийг бол ер нь бол нэлээд практик тестүүд хийж хашаа удаан харж зурч тий ер нь бол нэлээд практик, онл практик гэж хосолж явж ер нь бол олж мэддэг байгаа. Тэгээд ер нь бол том цагийнхаа дагуул айгүй зүг байдаг. Тэгэхээр том цагийн хөдөлгөөн дэшээ тэгтэл нэг цагийн хөдөлгөөн бол ойрын нэг цагийн хөдөлгөөн гэсэн шүү дээ. Ойрын нэг цагийн хөдөлгөөн доошоо байж болно. Тэгтээ том цаг дэшээ гэдэг утгаараа хэдүүлээ энд одоо юу гэдэг лонг арилжаад ээж тийм үү. Тиймэрхүү байдлаар хараад явчихвал зүгээр. За тэгэхээр за дахиад энэ тренд лайн бол ийм channel гэдэг ийм сувг гэж орчуулагддаг тийм. Сувг бол үүсэх боломжтой байдаг. Заавал нөгөө нэг ингээл хажууд жишээ эсвэл ийм төрүүлжин эсвэл заавал ийм өссөн ийм байхаас гадна иймэрхүү жоох ийм одоо ташуу гэх юм уу тийм. Ташуу ийм тренд лайнуудаас үүсэх бас боломж байдаг. Доороосоо support аваад resistance аваад ялгаагүй энэ datlist-ийн зүгээр resistance гэдээ нэрлэж байгаа. Datlist-ийн зүгээр support буюу дэмжлэгийн бүс гэдээ нэрлэж байгаа. За үүнтэй адилхан энэ өсөж байгаатай адилхан бас унсан байх бол боломж л мэдээж байгаа тийм. За тэгээд энэ хажуу жишээ буюу энэ хажуугийн range хөдөлгөөнүүд бол иймэрхүү төрлүүд бол байдаг байх нэ. За тэгэхээр хэдүүлээ юун дээрээ шууд чартн дээрээ л хараад явчих тий. Тэгээл хамаагүй боломжтой байх. За хэдүүлээ тэгээ саний сурсан юм аа л хэрэгжүүлээ л да. За одоо би бол яг өнөөдөр одоо 5 сарын 22. За энд бол би нэг юм босоо тренд лайн бол олцсон байна. Тэгээд би том цагийг бол дээшээ гэж харж байгаа учраас datlist-ийн бол resistance хэсгийг нь зурдаггүй. Ягаад тэгэхээр угаасаа ханш дээшээ явж байгаа юм чинь энийг би заавал зураад авах хэрэг бол байхгүй. За тэгээд тренд лайн бол ямар ч хэлбэртэй үүсч бас болно. Заавал яг саний нөгөө ном сурах читэр гардаг шиг гэдэг шиг тийм байх бол аль бол байхгүй. Ийм гурвалжин бас үүсэх боломж бол байгаа. Тэгээд
Би бол өнөөдөр бол энэ хашиг дэшээ гэж харж байгаа. Энд тренд лайн надад тодорхойлсон байгаа. За хэдүүлээ нэг рейнжний хөдөлгөөн хараад үзье те. Рейнжний хөдөлгөөн. За зөндөл байт юм дөө. Ойрох нас л авчдөө. За энд нэг ингээ рейнж авч шүү дээ. Тэ. Рейнжний хөдөлгөөний нэ. За тэгээ магадгүй нэг юм тренд лайн явж ижс болох юм те. Болох юм магадaltaй. Хоёрхан шалгагдсан. За тэгээ тренд лайныг ер нь яаж баталгаажуулах вэ гэхээр ер нь 3-аас дээш шалгагдсан байвал тэр тренд лайн айгүй дэжиг ажиллах магадлал нь нэмэгддэг. Тэгэхээр би бол яг 3 шалгагдсан. 2 шалгагдахт нь ер нь зурж эхлээд 3 шалгагдахт нь яг заахгүй энэ барьжинда барихгүй энэ гэдгийг бол хардаг. За энэ тренд лайн дээр ирээл байгаад гэдэг асуудал бол байхгүй мэдээж эвдэх тохиолдлууд бол байгаа. А би энэ тренд лайныг яаж харсан бэ гэхээр энд 1 шалгасан, 2 шалгасан, 3 шалгасан. Ингээд ерөөхдөө энэ тренд лайн үүсэх боломжтой гэдэг нь батлагдсан. За тэгээд энд бол дахиж өчигдөр нэг орж ирж ликвидашн авсан, дахиж шалгасан. За тэгэхээр өнөөдрийн миний ярилцааны төлөвлөгөө энэ тренд лайныг шалгах байгаад байгаа. Тэгэхээр маш олон удаа шалгагдчихж энэ баталгааж байгаа гэдгийг харах хэрэгтэй. А тэгэхгүй одоо юу гэдэг нэг ингээд энэ шиг нэг юм хоёрхан шалгалттай байгаа тохиолдолд бол энэ жоохон хүчмуутай байж болно. Тэгэхээр яг эвдэгдэхэд айгүй амархан байх магадaltaй. Тэгээ би та түрүү хэлсэн тренд би том цагийн трендийг дээшээ чиглэлтэй гэж харж байгаа учраас тренд лайнаа зурхтаа зөвхөн доотлын цэгүүдэд тодорхойлдог. Зөвхөн унаж ирэхээр нь buy гэсэн тийм зарчмаар арилждаг гэсэн үг. А яг хуу хаашаа эсэргээрээ тэгээ уналт их байх юм бол уналт ирэх боломжтой одоо иймэрхүү хөдөлгөөн явж байгаа юм бол бас уналтын зөвхөн дээдлийн зураад явдаг гэсэн үг. Тэр нь арай амар өгдөг. Яг тэгэхээр ханш буцаад угаасаа л трендэн дээшээ юм чи энийг эвдэх зорилготой л дээшээ ирж байгаа гэж би үздэг байхгүй. Тийм учраас дээдлийн ерөөсөө зурдаггүй. Нэгтлэн л зурчдаг. Тэгэхээр таад бас ингэж арилжуул зүгээр бахаа гэж бодож байна. За тэгээд ямар ч сан трейдинг вив дээр таад угаасаа бүртгэлээ үсгээ орсон баг. Тэгээд цаахан трендүүдэд зурж үзээрэй. Хөдөлгөөн болгон дээр за энэ хажууд чи явсан байна. За одоо энэ одоо юу гэдэг те дээшээ явсан байна ч гэдэг юм. За тэгээд бас нэг зөв хөдөлгөөн өгөхөд би тренд лайны зургатаа энэ Wix зурдаг. Та Wix гэж мэдж байгаа те. Саяхан сонссон байх хэвээр өмнөх хичээлдэр Wix гэдэг бол одоо энэ лааны зүг ярьж байгаа. Тэгэхээр зүүнүүдийг ерөөхдөө нь хооронд нь холбодог гэсэн үг. За энд одоо жишээлбэл 3 шалгагдсан тренд лайн энд эвдэрсэн байгаа байхгүй те. Тэгэхээр бас 100% ажиллах зүйл бол байхгүй. Ямар ч сан эхний 1 2 3 4 дахь шалгалтын дээр бол арилжааны хэд бол дайжгүй. Тэрнээс цаашаа 5 6 болоод ирэх юм бол жоохон ажиллахгүй ингээд эвдэгдэх магадлал өндөр байдаг шүү. Тэгээд маш олон удаа зурж туршиж энэ ажиллаж байгаа ажиллахгүй нүг гэдгийг олон удаа тестэлж ер нь бол энийг гартаа оруулна. Тэгэхээр та хэд маань маш сайхан зураад үзээрэй. Буруу зөв нь хамаахгүй зураалаа. Тэгээ аяанда ханшиж угаасаа тэр зэгтж ирээд унаад ирнэ те. Эсвэл өсөөд ирнэ. Тэгээд энэ ажиллаж байгаа мэн гэдээ та хэд ингээ ойлгож эхлэх байхгүй. Тэгэхээр нэг арилжаа нээхгүйгээр ч гэдэг юм уу зүгээр л зураалаа. Яг би та хэд хэлдэг нөгөө хэл сурахын тулд те гадаад хэлээр ярьж сурахын тулд ярих хэрэгтэй гэдэгтэй адилхан арилжаа хийж сурмаар байвал техник шинжилгээ сурмаар байвал техник шинжилгээ хийх л хэрэгтэй. Зүгээр ингээл тэг хол суугаал байвал тэг хизээч сурахгүй хизээч сайжрахгүй тэгэхээр хийгээл ах хэрэгтэй. Өдөр болгон хийх хэрэгтэй. Ерөөсөө энийг амьдралынхаа нөгөө дадал хөвшил болтол тэгээ хийгээл ах хэрэгтэй байхгүй. Зөвч вэ бурууч вэ хийгээл. Тэгээ аяанда угаасаа одоо тэгээд олон тийм заа зурдаг хүмүүс байдаг болсон болохоор аяанда за энэ тренд лайн зөв юм байна ингэж дурах юм байна гэдгийг ер нь бол ойлгочихно. Өөртөө бас ажиллах асуудлууд нэлээд байгаа гэсэн. За ингээд өнөөдрөх хичээлийг дуусгая да.